За сайн байна уу? Пүрэв гарагийн өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр ингээд манай байгууллагаас үйлчлэгээ аваад амжилттай аялын виза авсан гэр бүлдээ баяр хүргье. За 6 сарын 6-нд материалын хөндлөлт өнгөрсөн бөгөөд 8 сарын 3-нд визний хариуг авсан байна. Ер нь визний гаралтын хугацаа ер нь 50-аас 60 хоног гарч байгаа юм байна. Ерөнхийдөө бол за энэхүү гэр бүл маань бол эхнэр нь бол улсын байгууллагад ажилладаг нийгмийн даатгал дээр бол төлөвчөөрөө орсон бөгөөд нөхөр нь тодорхой хэлсэн ажилгүй нотлогч баримтгүйгээд манай дээрээс зөвлөгөөгөө мэдээлэл авсч материал бүрдүүлэлттэй байсан. За өнөөдөр нотлогч байхгүй байсан тодорхой хэлсэн ажил байхгүй байсан учраас өөртөө дээр нь тоологддог мал байсан учраас маллаар нь одоо нөхрийн малчин гэдгээр бол оруулсан байна. Малынхан тоо данс баазтай тодорхой зэрэг юм авахлаад 5 сая гашуулаад ингээд визэнд бол орох боломжтой байсан мэдээлэл зөвлөгөө өгөөд манай байгууллагаас анкет бүлэг баталгаа таяг зэрэг үйлчлэгээ гэр бүлээрээ дөрвөлээ дундаа 80,000 төгрөгийн төлбөр тушаагаад ингээд аялын виза амжилттай авсан байна. За манай байгууллагаас бол аялын визэнд орох байгаа хүмүүстээ бол мэдээлэл зөвлөгөө өгч танд ямар боломж байгаа, өөрт нотлогч бодлоо гэдэг мэдээлэлтэй боломжгүй виз үүсгэх боломжгүй гэсэн хүмүүстээрээ танд өөрөөс чинь асууж авалж байгаад болцоотой материалын бүрдүүлэн өгөх мэдээллийн өгөөд хүлээлгэн өгөхөнд бэлдэж өгч одоо аялын визийн амжилттай аваад байгаа шүү. За тиймээс та бүхнээс аялын виз үзэж байгаа бол манай байгууллагт хандаарай. За манай байгууллага танд бол зөвлөгөө гэж хангалттай өгнө. Баталгаа таяг бол 100% баталгаатай. Анкет бүлэг үйлчлэгийн дээр бол дэлгэрэнгүй явж байгаа шалтгаан буюу зорилгож нь тодорхойлоод анкетын дээр чинь бүлүүд бэлдэн болгоод хүлээлгэн өгөх бэлэн болгочихж байгаа шүү. Энэ гэр бүл маань тийзийн захиалга хийлгэж байгаа бөгөөд мөн хэлээр гарах баталгаа таяг зөвлөгөө хэтгэлраас бүл мэдээлэл зэрэг бол авч байгаа. Мөн цаашдаа нэг жилийн визтэй болох хүсэлтэй байгаа учраас хэд хоногтой яаж зорчих уу, яаж явуулдаг виз авах болцоотой гэдэг дээр бас мэдээлэл зөвлөгөө авч үйлчлэгийг авч байгаамаа. За ингээд баярлалаа. Аялын виз үзэж байгаа та MK Bridge-ийг сонгоорой.